Бидэнтэй хамт шинэ өглөөгөө эхлүүлж байгаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр студиэд шууд танд хүрч байна. Бид 7 хоног бүрийн баасан гарагт үзэгчдийнхээ эдийн засгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор эксперт мэргэжилтэнтэй ярилцдаг. Яг одоо манай студид эдийн засгийн эксперт мэргэжилтэн санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор доктор Бям Хорлоо ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе, сайхан амрав уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. За баярлалаа. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт бид үзэгчид маань санаж байгаа өрсөлдөөний удирдлагын тухай мэдээллийг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл бид энэ өглөө Бям Хорлоо доктортой өрсөлдөөний стратеги гэж юу хэлээд байна? Өрсөлдөөний ямар стратеги байдаг? Эдгээр стратегийг бид магадгүй шин санаа эхлүүлээд бизнесээ явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд маань хэрхэн ашиглаж болох тухай зөвлөгөө мэдээлэл хүргэх юм аа. Юунд түрүүнд өрсөлдөөний стратеги гэдэг ойлголтыг энгийн байдлаар үзэгчдэд хүргэж. Тэг. Өрсөлдөөний стратеги яг 1980 онд бол Америк эрдэмтэн Майкл Портер ерөөхдөө өрсөлдөөний стратеги гэсэн бүтээлтэй. Өрсөлдөөний стратеги гэсэн нэр томьёолыг бол анхлаа гаргасан байгаа. Тэрэн дээрээ бол анхлаа 3 стратеги бол гаргасан байдаг. Өртгөр өрсөлдөх, өвөрмөц байдлаар өрсөлдөх. За тэгээ гурав дахь нь бол яг энэ нэрийг холих юм бол сүрлийн гэдэг ч юм уу нэг юм байдлаар томьёолсон байдаг. Сүүлд одоо ингээ яг зах зээлийнхээ сегментээс нь хамааруулаад өрсөлдөөний стратеги одоо бол 5 ангилтгал болж л дээ. За энэс бол хамгийн гол яг ингээд энгийнээр ойлгох юм бол ер нь өртгөр өрсөлдөгчөөсөө давуу байх юм уу? Одоо нэгсэндөө ижил үнцэнтэй бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөсөө илүү нөөц багтаагаар үйлдвэрлэх үү? Эсвэл өвөрмөц байдал уу бүтээгдэхүүнээрээ ялгараад одоо тэр чанар үзэмж одоо юу гэдэг нь тэргээрээ технологийнхаа давуу байдлаар ялгараад өвөрмөц байдлаар ялгарх уу гэдэг нэг юм хоёр одоо юм дээр зогсож байна л да. Тэр нь яг зах зээлийн сегментээс хамааруулаад тэгээд цааш өргөждөг байна. Өөрөөр хэлбэл ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ эрхэлж байгаа, явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бусад компаниудтай хэрхэн өрсөлдөг вэ? Хэрхэн ашигтай байх вэ? Тухайлбал та бид хоёр адилхан ус үйлдвэрлэдэг байлаа гэхэд би нэг бол өртгөө багасгаад үйлдвэрлэж илүү ашигтай ажиллаж болох. Нэг бол бид үйлдвэрлэж байгаа усныхаа гаднах савыг нь өөрчлөх гэдэг юм арай илүү гоё олгох гэдэг ийм байдлаар бас илүү ашигтай ажиллаж болох нь зөв үү? Тэг. Ерөнхийдөө юу гэж ярих гэдэг нь гэхээр өртөг багтаа буюу нөөцийн зарцуулалт нь бага байна гэдэг бол өрсөлдөгчөөс ямагт давуу байдлыг олно гэсэн үг тийм. Үнэ хямдруулсан ч гэсэндээ хямд байлаа гэхэд өөрт нь бол хожоо байж байгаа л гэж л ойлгоно л. Нөгөө тал нь бол өрсөлдөгчөөс өвөрмөц байдалтай тийм. Чанар нь илүү эсвэл одоо технологийн давуу байдалтай үзэмж гэдэг ч байдаг юм уу те. Дизайн өөр байх юм бол энэ өөрөө өрсөлдөгчөөс давуу байдал буюу ялгарх байдлаараа давуу болоод ингээд нэгсэндөө хэрэглэгчд илүү үн цэнийг авч байгаа гэсэн нэг юм томьёол байгаа гэсэн үг тийм. Энэ хоёр стратеги тухайлбал өртгөөр ялгарах энэ стратегийг ийм төрлийн бизнест илүү ашиглаж болно гэсэн тиймэрхүү чиглэл онол байх уу? Гэхдээ яг зах зээл ингээ одоо мэдээж нэг санхүүгийн хамралтч гэдэг юм ингээ орж байгаа тохиолдолд эдийн засгийн уналтанд орж байгаа ч гэдэг юм тохиолдолд өртгөөр өрсөлдөж байгаа компаниудын бүтээгдэхүүн бол илүү их борлогдно. Ягаад гэвэл нөгөө хямд үнээр өөрсдөө хэрэгцээг хангая гэсэн байдлаас нь бол эдийн засаг мэдээж ингээл өргөжөөл тэлээ ч юм уу ингээ явж байгаа тохиолдолд бол нөгөө хувь хүний зан чанар бол нөгөө би чамаас өөр байх гэдэг нэг юм хөө дамаа тийм нэг тийм монголчуудын хувьд бол бас нэг тийм хэрэглээний зам төлөвтэй шүү дээ. Ер нь бол өөр бусдаас өөр хэрэглээтэй байх гэсэн сонирхолтой. Тийм учраас нөгөө хэрэглэгчийн хүсэл сонирхлоос хамаарат бол яг хөө тэр өвөрмөц байдал илүү давуутай ч гэдэг юм байдаг. Гэхдээ компани өөрөө бол өөрийнхөө нүүр царай болгоод одоо жишээ нь Apple компани ч гэдэг юм уу те. Ер нь бол тэр өвөрмөц байдал бүтээгдэхүүн технологийн давуу байдлаараа бол ялгарх гэдэг ийм стратеги барай явдаг. Энэ бол анхлал гар утас гарч ирж яхад 100 сая төгрөгөөр авдаг гэсэн бол тухайн үед ч одоо 300 сая гэл ингээ явж исэн те. Энэ бол өвөрмөц байдлаараа ялгарч байгаа бусдаас. Гэхдээ өргөн зах зээл дээр ч гэдэг юм нэг юм байгаа гэсэн үг те. Үгүй бол бүр одоо сегмент зах зээл дээр одоо өргөнц байдлаар явах юм бол нэг Lamborghini ч байдаг юм те. Тэрээс бол жилд нэг 7500 үйлдвэрлэнэ. Тэрнээс илүү одоо хэрэглэгч нь хүсээд идэг. Гэхдээ тэрийг бол үйлдвэрлэх. Бид нар бол тэр өргөнц бүтээгдэхүүн гэдэг тэр зах зээлээ барьж яддаг ч байдаг. Нэг иймэрхүү стратегийг хэрэгжилж байгаа гэсэн үг. За манай зарим нэгэн жижиг одоо гайгүй гарч ирж байгаа компаниуд гараад ирдэг шүү дээ. Тэгэл эднийх гайгүй шүүгээл хэрэглэгчд нэмэгдээд ирэнгүүт өөрийнхөө нөгөө өрсөлдөжсэн гол стратеги алдаад алдаад нөгөө үн цэнэ байхгүй болгоод эргээд нөгөө бизнесэнд дампуурахч байдаг юм нэг иймэрхүү байдал. Тэгэхээр өөрийнхөө нөгөө хязгаарлалтыг бас сайн бодох хэрэгтэй гэсэн. За дээрэс нь өрсөлдөөний стратеги гэдэг юм хэрэглэж байгаа тохиолдолд өртгийн удирдлага гэдэг юм бол зайлшгүй байж байна. Стратеги тус бүр дээр өртөг удирдах арга зүйн өөр гэсэн. Тэгэхээр эхлээд өртгийн удирдлагынхаа
асуудлыг шийдэж дараа нь өрсөлдөөний стратеги хэрэгжих гэсэн үг л дээ. Эхлээд шинжилгээ нь явна гэсэн үг тий. Тэрийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. За аж ахуйн нэгж байгууллагууд дөнгөж байгуулж эхлээд би бизнесийн санаагаа олчлоо, найзуудтайгаа нийлээд нэг компани байгуулчлаа. Одоо ингээд зах зээл байгаа гэж хараад бизнесээ явуулах гэдэг. Стратеги би юу ямар шалгуурыг харж иж би стратеги сонгох хэрэгтэй вэ? Монголын зах зээлийн тухайд. Эхлээд одоо бол яг онлынхаа хувьд бол нөгөө гадаад орчин, дотоод орчноо эхлээд судлаад тий. Гадаад орчныхаа жилгээ, дотоод орчныхаа жилгээ хийгээд тэгээд нөгөө төсөв төлөвлөлт үйл ажиллагааны төлөө боловсруулаад тэгээд зах зээлийнх нь судалгааг хийснийхэн дараагаар бид нэр ийм зах зээл дээр ийм бүтээгдэхүүнийг нийлүүлээ гэдэг нөгөө зорилттой төртгөө тавиад ч гэдэг юм нэг ийм байдлаар одоо судалгаа шинжилгээнд дээр уулна суйрлаж болвол энэ стратеги. Гэтэ яг энтерпренерүүд байдаг л да нэг урдчилж хардаг те зүүн совиндооч гэдэг юм уу. За иймэрхүү байдлаар яваад байхад бол би болно гэдэг утгаар. Одоо ер нь бол Монголд бол бизнес хийж байгаа улсууд бол ер нь тэр судалгаа шинжилгээнээсээ илүү өөрсдийн тэр зүүн совиндоо итгэх гэж байдаг юм. Тэр байдлаараа яваад байна л та тий. Гэхдээ тэр нь зөрчилдөж байгаа юмнууд бол их байдаг. Жишээ нь бол өргөн сайдлаар өрсөлдөх гэдэг юм одоо юу гэдэг эрхэм зорилгыг харахаар за хамгийн чанартайг нь л одоо би нийлүүлнэ гэдэг утга агуулгатай одоо эрхэм зорилго тавьснаа. Яг зар сурталчилгаа нь бол одронгууд нь хамгийн хямдыг нь манайхаас ирээд авчаараач гэдэг юм уу тий. Нэг бөөний зах зээл шиг нэг юм байдлаар рекламдах ч байдаг юм. Нөгөө өөрийнх нь үзэл юутайгаа зөрчилдөгч байдаг юм. Тийм учраас энэ өөрсдийнхээ стратегийг аягүй сайн томьёолох, судалгаа шинжилгээг бол маш сайн хийж явах хэрэгтэй гэсэн. Нэг төрлийн стратегийг анханасаа тэр компани байгуулахдаа стратеги тодорхойлохдоо судалгаа шинжилгээ хийхдээ тухайлбал тэр бүтээгдэхүүнийхээ чанараар ялгарыг гэдэг стратегийг барьсан бол тэрийг л барих хэрэгтэй юу? 2 3 төрлийн стратегийг хослуулах боломжтой. Та дөрөв анхаа ярианда 5 төрлийн стратеги ерөөхдөө бол байдгаа гэж хэлж байсан. Яг хуу 5 дахь стратеги гэдэг нь best costing стратеги тохиромжтой өртгөх стратеги л бид орчуулдаг. Тэгээ энэ бол юу гэхээр нөгөө бүтээгдэхүүн тус бүр дээрээ өөр онцлогтой. Одоо 99.1 бол бүтээгдэхүүнээрээ ялгаранч гэдэг юм те. Дараа төлбөртүүд бол одоо ялгарх стратеги. Урьдчилан төлбөрт нь тийм гэдэг. Одоо оюутан студент бич гэдэг юм уу тэр нь бол одоо бүр баг өртөгт тэмүүлэгч байдаг юм. Ингээд бүгдийн инхлээр нөгөө best strategy гэдэг. Гэхдээ тухайн компани нүүр царайг бол яг танихад мэрхээ те. Нөгөө face одоо танигддаггүй гэдэг байдлаар бол тайлбарлагддаг юм шиг. Ер нь бол орчин үед бол бүгдийг ч холж хэрглэж байна. Нэгийг нь ч даваа явж байгаа компаниуд бол байж л. Магадгүй дахин амжилттай яваад тэргүүлэгч компаниудын өрсөлдөөний стратегиудыг холиод юм уу нэг хоёрын ч юм ингээ хамт хэрэгжилж байгаа тийм компани жишээ байна уу? Байлгүй яг. Одоо Toyota гэдэг компани бол одоо холиол явж штэ тий. Lexus загвар нь бол тэр нөгөө хүсэж байгаа тансаг хэрэглэгчд нь одоо зориулж тий. Toyota одоо Prius гэдэг бас нэг машин байна. Ингээл машиныхаа төрөл тус бүрээр л одоо өөр бүтээгдэхүүнээр гарч байгаа ч гэдэг юм иймэрхүү байдал бол ажиглагддаг. Дан ганцаараа бол төлөрсөн стратегиар явж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү байгууллагууд бол зөндөл тий. Одоо Apple ч гэдэг юм уу иймэрхүү компаниуд бол нэг л стратегиар явдаг. За стратеги гэдэг бол магадгүй таны бизнес, танай байгууллагын бизнес амжилттай явах хамгийн эхний шат нь байх нь тий. Эхний шатаа зөв тавьж чадах юм бол бизнес дотоодын төдийгүй гадаадын зах зээл амжилттай явах гарах бүрэн боломжтой. Зөвхөн Монголын зах зээл зарим бизнес эхэлж байгаа залуучууд голцоо ингэж яриад байдаг. Монголын зах зээл жижигхэн байна. Ийм савлгаатай байна. Яг ингээд нэг стратеги бариад ингээд явъя гэхээр бид ингээд хараахан боломжгүй байгаад ингээд ийм тайлбарыг хэлээд байдаг. Үнэхээр Монголын зах зээл нэг стратеги бариад явхад тийм хэцүү савлгаатай жижиг юм уу? Яг массын үйлдвэрлэл явуулахад бол хүндрэлтэй. Тэ одоо маш их том тоног хөрөмж оруулж ирээ л тэ. Одоо давуу гэхтэл одоо жишээ нь жилдээ одоо 3000 метр квадратаас одоо дээш үйлдвэрлэгдэж ч юм тэр бөөний үйлдвэрлэлд манайх чинь тэгчин зөвхөн сургуучин явцсан дээр 850 мянган туш метр квадрат авах хэрэглэгдэх ч үлээ. Тиймэрхүү юм бол байгаа. Монголчууд бол ерөөхдөө өргөмц байдлаар өрсөлдөх гэдэг стратегийг давуу ашиглавал дэлхийн зах зээл дээр гарах боломжтой байгаа. Яг тэгэхээр түүхийд нь өөрөө үнцэнтэй ялгарлыг бий болох тийм түүхийдүүд бол байгаа. Тий. Тэрний гэхдээ судалгаа шинжилгээнүүдийг аягүй сайн хийх ёстой л доо. Тэгээ судалгаандаа сурлаж одоо үйлдэлүүдээ хийж авахгүй болохгүй. Манайхан ч одоо орлого муудлаа аваад ихэгээл бизнес менежер гараа авчдаг болсон. Түүнээс нь одоо экспертээс ч гэдэг юм уу тэр судлаачдаас зөвлөгөө авах, мэрэгжлийн хүмүүсүүдээс зөвлөгөө авах, өөрсдөө судалгаа хийх гэдэг юм. Нэмэрхүү ажлууд нь орхигдоод л байна л да. Тэр нь бас яг тэр бизнес хийх амжилт нь бас нөлөөлдөг гэж байна. Би танаас бүр ингээд үзэгчдэд бизнес эрхлэгчдэд бүр ингээд шифийн их асуулт асуух гэдэг юм л да. Монгол улсын зах зээлийн энэ хэмжээнд тэр өрсөлдгийн стратегийг ямар төрлийн бизнес ашиглах боломжтой юм? Бүтээгдэхүүний чанараар онцлогоор ялгарх стратегийг ямар төрлийн бизнес ашиглах илүү зохистой вэ?
Одоо яг team бизнес, team стратегийн тохиромжтой гэдгийг бол одоо яг би бол үндэ хэлж мэдэхгүй байна тий. Яг уу тэр зах зээлийн байр байцаас болоод орчин өөрчлөгдөж болно тий. Үгүй л эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж болно. Гэх мэтлэн гэр бол бас яг уу тодорхой хэмжээний өртгөө удирдлага арга зүйгээ сайжруулах, хэрэглэгчд өгж байгаа үн цэнээ нэмэгдүүлэх байдлаар бол яг уу тохируулаад явах л та. Түүнээс одоо хүнсний бүтээгдэхүүн дээр нь одоо ийм стратегийг бариул зүгээр гэдэг юм уу, тийм бол одоохондоо бол яг гаргаж ирээгүй байна. Монголын зах зээл амжилттай явж болох төрлийн амжилттай явна гэдэг нь дотооддоо эхлээд тогтворчод дэлхийн зах зээл гарч болох төрлийн бизнесийг та нэрлэвэл ямар төрлийн бизнес илүү ашигтай болоо? Ер нь салбараар нь үзүүлээ. Тий, салбараар нь үзэх юм бол би энэ нөхөн сэргээгдэх нөөцүүдийг гэж боддог юм л та. Ноос, ноолуу, тий, малаас гарч ирж байгаа энэ айрис шир гэдэг ингээд. Тэгээ яа тэгэхээр түүхийд нь Монголд бий болж байна тий. Дээрээс нь тэр өөрөө өрмөц онцлогтой байна тий. Монгол одоо хоньны мах, нэхий, ноос гэдэг ч байдаг юм тий. Ноол урч гэдэг юм. Эднэр бол өөр үнцэнтэй байдаг. Тэгээ энийг л хамгийн гол нь боловсруулах технологиг нь сайн гаргаж ирээд энийгээрээ харин өрмөц байдлаар өрсөлдөнч гэдэг юм уу. Тэр байдлаараа дэлхийн зах зээл дээр гарах юм бол илүү оновчтой юм болов. Түүнээс массыг бол хамарсан тийм үйлдвэрлэлийг бол явуулах боломж бол байхгүй. Тийм учраас ер нь тэр өрмөц байдлаар өрсөлдөе гэдэг байдлаар бол манайхан явсан дээр байна. Өөрөөр хэлбэл малажхуу дагаад малажхуус үлдээ түүхийд бидэнд байна. Бид түүхийдээ импортоор оруулж ирэхгүй байна гэдэг бол ашигтай ажиллах хамгийн энгийн алхам баг. Тэгээд үүнийг дэлхийд дахинд эко гэдэг юм уу энэ тодтолтойгоор зөвхөн зорилтод хэрэглэгчдэд гэдэг юм уу чиглүүлээд явах бүрэн боломж байна гэж харж байна тийм. Ер нь бол тийм. Тэр одоос тэрнийх нь одоо юу байж та говьч гэдэг юм уу те одоо энэ бас нэг дэлхийн зах зээл дээр гарах гээд ингээд оролдоо ингээд байж байгаа компани. Энэ бол Монголдо үйлдвэрлэсэн бас Монголын нүүр царай болоод явж байгаа юм жишээ бол байж байна. За баярлалаа танд. Энэ өглөө манай студид санхүү эдийн засгийн их сургуулийн ингээд профессор доктор Бям Парлаа ирж өрсөлдөөний стратегийн тухай мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр таны өнөөдрийн ажил амжилт хүсье. За их баярлалаа. Бизнес эрхлэгчид маань Бям Парлаа докторийн бас зөвлөгөөг сонссон баг. За өрсөлдөөний үндсэн 5 стратеги байдаг гэж онлын хэмжээнд үздэг. За үүнээс онцлоод өртгөөр давмгаалах болон бүтээгдэхүүнээр ялгарах стратегийг бид бизнестэй хэрхэн ашиглаж болох юм, ямар байдлаар ашиглаж болох тухай зөвлөгөө мэдээлэл